Хүн чанар нэвтрүүлгийн эрхэм зорилго нь хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэв хайрлах. Үндэсний их баяр наадмын энэ сайхан өдөр зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хамтран ажиллагч эрхмүүдийн хамтаар зорьсон юм. Дэлхийн ээж уяхан төрийн бус байгууллага, DBS-ийн маяг компани, хүний нэрийн төв, уран бүтээлчдийн төлөөлөл, тус төвөөр өгүүлдэг бяцхан зөвхөндийг баярлуулж, баяр наадмын мэндчлэгээ төвшүүлэхийн сацуу, дутуу сэтгэлийг нь багч болов нөхөж, урам зориг хайрлан нэгэн өдрийг баярын өдрөөр болсныг үзэгч таамаг төлөвлөе. Хүн хүнээ хайрлаж амьдрий, хүн чанараа дэвж явъя. Цаана эрхэм үзэгчдээ 1-р сувг телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгч түмдээ өргөн барьж хэн нэгнийгээ баярлуулж хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оршдог. Энэ ч утгаараа ардын хувьсгалын 101 жилийн ойн баярын энэ сайхан нэвтрүүлгээ зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагаас үзэгч та бүхэнтэйгээ хүрэхээр бид бүхэн бэлэн болоод байна. Нэвтрүүлгийг маань нээж энэ сайхан баярын өдрийг нээж үг хэлнө хэмээн зөв амьдрах ухаан төрөөс байгууллагын менежер Амар сайхан ихчигээ бас урьж байна. За баярлалаа. Энэ сайхан өдрийн халуун мэндийг Монголынхаа ард түмэнд хүргэж байна. Тэгээ манай төрийн бас байгууллагыг зорж ирсэн хүн чанар нэвтрүүлгийн хамт олондоо баярлалаа. Улсын их баяр наадмын 101 жилийн ой энэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага дээр энэхүү сайхан баярын үйл ажиллагааг хамтдаа одоо тэмдэглэж байгаа олон сайхан уран бүтээлчдийн цор болсон уран бүтээлчдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байгаа. Мөн өнөөдрийн маань баярын нэвтрүүлгийг ивент тэтгэжээр ажиллаж байгаа. Дэлхийн ээж уяхан төрийн бас байгууллагын хамт олон, мөн бие энергийн төвийн хамт олон гэд олон сайхан хүмүүсээс хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ олон уран бүтээлчд маань аядууга энэ сайхан Дэнж хотод наадаж байгаа. Монголынхаа ард түмэнд зориулж манай уран бүтээлчдийн төлөөлөл Монгол улсын соёлын тэргүүний ажилтнууд дүүчин ган эрдэнэ дүү манаас аядууны төрлөг өргөнө гэж хүсэж байна. За баярлалаа. Бүх сайхан Монгол түмэндээ ардын хувьсгалын 101 жилийн халуун мэдчилгээг өргөн төвшүүлье. Тэгээд баярын өнөөдөр сайхан дугаарт өнөртөл дүүрэн олон сайхан уран бүтээлч бас хүний төлөө гэсэн сэтгэлтэй олон сайхан бас эгч нар ах нар маань бас оролцож байна. Тэгээд аав хүнийгээ бас сэтгэлийг хөглөж аядууны эгшин цэнхэр авдаг өргөн барья. Тэгээд Монголын энэ сайхан үндэсний өв баяр наадмын энэ сайхан дэлгэр сайхан өдөр та бүхэндээ зориулж Монгол хүмүүний зүрхний бичээс бас нэгэн сайхан уран бүтээл би Монгол хүн гэж сайхан уран бүтээлийг та бүхэндээ өргөн төвшүүлье. Хүлээн авна уу? 마치 네게 곁들어선 비 아타리 헤레노타가 어디기 민규치 보도록 온성에 있는 오타가 Oh
Hirmanın sonagalasa Alsim barashirtek Tedigir sahın otaga Sitigil bahtım harha Нэвтрүүлгийн баярын дугаар үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрэн өнөөдрийн нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын хамт олон удирдлагууд бяцхан хүүхдүүд өргөдөө оролцоод эрхэм хүндтэй зочдынхаа эвент засагч байгууллагынхаа хамтаар бид бүхэн хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийнхаа аялгау дууг шингээсэн ийм сайхан нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Өнөөдөр маш сайхан өдөр байна. Ардын хувьсгалын 101 жилийн хойг тохиолдуулаад хүн чанар нэвтрүүлгийн хамт олон өнөөдөр Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага дээр хүрэлцэн ирсэн маш их баяртай байна. Энэ арга хэмжээнд дэлхийн ээж уяхан төрийн бас байгууллагын хамт олон бас оролцож байгаа. Өнөөдөр юуны өмнө энэ хүн чанар гэдэг нэвтрүүлгийг зохион байгуулдаг редактор хөтлөгч автомата бас маш их баяр хүргэе. Мөн энэ байгууллагыг удирддаг энэ удирдлагуудад маш их баярлалаа. Та бүхэн бол маш их буянтай ажил хийдэг хүмүүс байна. Ер нь бол миний авч гэсэн загтаг байсан хүмүүст буян хийж яваарай гэж. Тэгвэл энэ сайхан буянлаг үйлсийг хийж байгаа амраа болон хамт олонд нь бас баяр хүргэе. Монголынхаа нийт ард түмэн мөн дэлхийгээр тархан суугаа бүх монголчуудаа ардын хувьсгалын ойн баярын мэндийг хүргье. За мэдээж улсын их баяр наадам гэхээр хүн болгон өөрийн гэсэн дурсамжууд бас дүүрэн байдаг. Өнөөдөр бас Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага дээр энэ сайхан баяртай өдөр бид бүхэн ирж та бүхэнтэйгээ нэгэн өдөр аядуугаа өргөж, ярьж, хөөрж, инээж хүүхдүүд маань шагаа наадгаар тоглож ямар сайхан юм бэ? Бүхий л одоо эдээ будаага бэлхуулсан ийм сайхан өргөнд зочлох боломжийг олгосон. Маш их баярлалаа. Өргөн түмэн маань та нараараа үргэлж бахархдаг. Хүний одоо төлөө явсан зүйл үргэлж одоо буйнаа өгдгөө гэдэг шиг ийм гоё үр тариа тарьсан байна. Миний хажуу сууж байгаа манай энэ охин бол одоогоос 10 жилийн өмнө яг анх удаа бас нөхөртэй нь одоо энэ байгууллагт авчирч өгч ийсэн. Одоо гэсэн 5 хөөрхөн хөөгчтэй манай эдрэгийн маань юм үзэсгэлэнтэй эхнэр байгаа. Гэр бүлд нь аж аргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Энэхүү одоо байгууллагыг өдөө зэрэгтэй явуулж байгаа манай одоо хэдийгээр одоо төр өөр газар байгаа ч гэсэн Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын тэргүүн загдаа ахаараа маш их бахархаж байна. Бүгдээрээ баяр хүргэе. Мэдээж үнэн үргэлж ялдаг. Тэгэхээр уулын мод уртай богинтой хүний амьдрал жаргал зовлон ээлжилдэг. Ийм сайхан үр жимс, ийм олон хүмүүсийг ажиргалтай амьдруулж байгаа тэр хүнийг бурхан ивэж өрөөнө гэдэгт дүүрэн итгэлтэй байдаг. Түүний хамгийн өмөх төшиг хайртай хань амар сайхан эгчтэй бол маш их ард түмнийхээ өмнөөс баярлалаа. Энэ сайхан баярын өдөр бүгдээрээ баяр хөөрөөр дүүрэн байцгааж байна. Үнэхээр одоо бас жаргалтай нэг өдрийг бид өнгөрөөж байна. Тэгээд За энэ өдөр үнэхээр сайхан өдөр байна. Мэдээж өдөр болгон сайхан. Гэхдээ өдрөөс өнөөдөр онцгой сайхан өдөр байлаа. Ягаад тэгэхээр хүн чанар нэвтрүүлэгтийн маань хамт олон Зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагын энэ олон хамт олныг зориод биднийг бас хүндэтгээд биднэрт үнцэн өгөөд бидний баярыг хуваалцахаар ингээ ирсэн Алтай дүүгийнхаа хамт олонд зөндөө баярлалаа.
За бид нар бол өмнө нь манай төрийн бас байгуул бол маш олон одоо хүн амьдардаг, маш олуулан амьдардаг ийм хүмүүс. За жилийн улсын баяр наадмаа маш сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг. За манай Монголын ард түмэн бас бид нартай хамт маш олон жил баярлж байгаа. Тийм учраас одоо тэр дурсамжаасаа суулцахад таатай байна. За 2021 онд бол бид нар баярлаж чадаагүй. Ягаад гэхээр бидний амьдралд бас хар бараан зүйлүүд тохиолдсон учраас миний хамт олон болоод үлдсэн хүмүүс маань баяр наадмаа тэмдэглэж чадаагүй нэг тийм гонигтай ийм баярын нэг жилийг ардаа үлдээсэн. Харин энэ жил бол бид нар чадах бүхнээрээ байгаа бүхнээрээ маш сайхан баяраа тэмдэглэж өнгөрүүлж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ энэ баяр дээр маань баяр нэмж бидний хүндэтгэж ирсэн хүн чанар нэвтрүүлгийн одоо хамт олондоо маш их баярлаа. Тэгээ Алтаа дүү маань одоо бид нартай хамгийн анх одоо энэ төрийн бас байгууллагыг анх үүсгэн байгуулагдахаас ахуулаад өнөөдөр 16-7 жил бид нартай хамт ингэж хамтран ажиллаж байгаа энэ хамт олонд маш их баярлаа. Тэгээ бид нарт бас улам илүү баяр дээр нь баяр нэмж биднэрт урам хайрлж энэ олон сайхан уран бүтээлчид энэ сайхан үйл ажиллагаа нийгэмдээ бас бодит үйл ажиллагаа явуулдаг энэ сайхан ээжүүд маань бас биднэрт өөрсдийн гарын бэлгтэйгээ урмын сайхан үгтэйгээ ингэж ирсэнд маш их баяртай байна. Өнөөдөр энэ зөв амьдрах ухаан төрийн бас байгууллагаар хурж ирсэн. Тэгээд миний аав бас их буянтай хүн байсан. Тэгээ 10 хүүхэд өсгөж аруулангийн ингэж дээд боловсралтай болгосон ийм хүн байгаа. Тэгээд биднээс бол маш олон захиа хэлж сургадаг байсан. Тэрийн донд хүүхдүүд минь буян сайн хийгээрэй гэж хэлдэг байсан. Тэр буяныг Амраа дүү маань маш их сайхан зохион байгуулж байгаа юм байна. Энэ би анх удаага энэ төв дээр ирлээ. Маш олон хүнийг нийгэмшүүлж байгаа юм байна. Ийм сайхан буянтай ажил зохион байгуулж байгаа Амраада ингээд аавынхаа номыг тэгээд энд бас нөгөө танаа номын сан зориулаад миний төрсөн их бас үржин гэж хэвлэлийн компани захирал байдаг. Тэр хүний ингээд хэвлсэн ийм номнуудыг авчирсан. Бэлгийн дээд ингээд номоо бас бэлгэлье. Баярлалаа. Ямар гоё. За баярлалаа өчтөө. За тэгээд манайх бас ингээд хувийн бэлгийг бас өөрчлөж гардуулъя. Ийм буянтай ажил нь үргэлж буян улам мондарч байхын өрөөлийг өргөё. За баярлалаа. Тэгчээсээ санаанд гуйж байгаа маш гоё бэлгийг нь хүлээж авлаа. Зөндөө баярлалаа гэжтэй. Тэгээ цаашдын ажил амьдралд маш өндөр амжилтыг хүсэн өрөө. Бас энэ өгөөмж мандал уул хийхээ компани хамт олондоо баярлалаа. Энэ компанийнхаа бэлгийг хүлээж авсандаа туйлын баяртай байна. За баярлалаа. Би өөрөө ойн шинээр мэрэгчлээ. Цэцэг жимсэн дуртай, мод тарих дуртай. Ингээд бас ингэж арга хэмжээнд оролцохдоо бас цэцгүүдээ бэлгэлж авдаг. Ингээд танаа хамт олондоос ингээд тасалгааны цэцгүүд бас бэлгэлж байгаа шүү. Баярлалаа. Ямар гоё. Тэгээд мөн бас хүүхдүүдтэй бас бэлгэлсэн байгаа. За. Зөндөө бэлгийг аваад бүр зөндөө баярлж байна. Энэ амьд цэцэг бэлгэлнэ гэдэг бүр үнэхээр гоё юм байлээ. Тэгээ би бас цэцгэнд их дуртай болоод байгаа. Нэг яадгүйсэн сүүлийн үед маш их цэцэг тарьж байгаа. Тэгээ манай цэцгэнд одоо ийм гоё цэцэг бэлгэлсэн ихчтэй зөндөө баярлалаа. Энийг улам илүү бид нар өглөө болгонд тордож маш сайхан ургуулж улам илүү олон болгож авч явнаа. Баярлалаа. Бишрэл тэхэн ээжи
Монголын өв соёлуудын маань нэгэн хэсэг ардын хувьсгалын баяр наадам маань өргөн дэлгэр энэ жил бол маш сайхан өргөн дэлгэр явагдаж байна. Тэгээ өнөөдөр бас энэхүү сайхан баярыг чимж зөв амьдрах ухаан төрөмс байгууллага дээр хүрэлцүүлсэн Биенергийн төвийн одоо тэргүүн лавгдар жагш маань Монгол түмэндээ зөв амьдрах ухааныхаа энэ сайхан хүмүүс халуун мэндчилгээг хүргэн ардын хувьсгалын 101 жилийн баярын мэндийг Монгол түмэндээ хүргье. Сайхан одоо наадаараа ард түмний амун энэ зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага дээр хүрэлцэн ирлээ. Энэнийг үүсгэн байгуулсан энэ сайхан хөдөлмөрч, энэ сайхан сэтгэлтэй хүмүүс одоо бас баяр хүргэе. Энэ орж ирээ сууж байгаа хүмүүсийн хатад энд орж ирээд ингээд сууж байгаа хүмүүсийг харахад сайхан нүүр дүүрэн баяр баясгалантай, аз жаргалтай сайхан харагдаж байна. Одоо амьдралаас бас тусгаарлагдсан өөрийгөө одоо зөв одоо авч явж чадахгүй одоо тийм хүмүүс маань энд ирж ийм сайхан зөв сайхан амьдралд орж өөрснийхөө одоо бүх юмыг сайхан ухаарч зөв сайхан амьдарч байгаад бас маш их баярлж байна. Мөн энэ телевизийн хамт олон хүн чанар нэвтрүүлгийн одоо үүсгэн байгуулагч Алтаадаа маш их баярлалаа. 13 жил одоо бид нар хамтран ажиллаж байгаа. Хүмүүнлэгийн одоо ажил үйлс аль болох одоо чадал чинээгээр ингээд тусалдаг. Өнөөдөр энд ирэхэд маш их баяртай. Би бүр Баян-Хонгор аймгаас хурж ирсэн. Энд явж байгаа одоо бас нэг юу ч гэсэн нэмэр болог гэж бодоод одоо энд ирээд ингээд сайхан энерги өгөөд энэ хүмүүсээ сайхан баярлуулад энэ сайхан аз жаргалтай амьдарч байгаа хөдөлмөрч энэ сайхан залуучуудыг хараад маш их баярлж байна. Үнэхээр одоо үүсгэн байгуулсан та хоёртай маш их баярлалаа. Энэ хөдөлмөрч одоо олон хүний амьдралд аз жаргал гэрэлгээ болж тэр одоо бас тэнд сайхан жирэмсэн охин бас сууж харагдаж байна. Ингээл гэр бүл одоо төр өсөн үржиж одоо олон сайхан хүмүүсийн амьдрал гэрэлгээгээ дүүрэн байх болтгоо л гэж би бодож баярлж асуулаа. Та бүхэнд чиртлэнүүдээ баярын мэндийг хүргэе. Зөв амьдрах төрийн бус байгууллагын суугч отгон чимэг байна. Амраг цагдаа хоёрдоо маш их баярлаа. Бидрэг нийгэмшүүлж ийм нэг одоо архины хамааралтай тэнмэл годомжны гэж нэгдэх хүмүүсийг ийм их авч явж байгаад та хоёртаа маш их баярлаа гэж хэлмээр байна. Энэ өдөр зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хамт олон зорин ирсэн энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаа хүн чанарын нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. За тэр өнөөдөр манай байгууллагын тэргүүмэн төр байхгүй байгаа ч гэсэн одоо эхэлж байсан ажил нь энэ хайрлж байсан хүмүүс нь одоо зөв зүйтэй зүйлийг сургаж байсан сургаалын дагаад аз жаргалтай амар тайван сайн сайхан амьдарч байгаа шүү. Тэгээд энэ цаг мөчөөс эхлээд бид бүгдийн одоо хайр хүндэтгэлийг хүлээж байгаа амрагч цагдаа хоёртоо маш их баярлалаа. Та хоёр минь урт насад удаан жаргаарай. Та хоёрын минь одоо ажил үйлс өрнөж байгаа ажил үйлс минь одоо орон даяар Монгол дэлхийд даяар бүгдийг мэдж байгаа. Өөрөө байсан бас энэ тэгэхээр уламж сайхан болох байсан. Айл болохоор бас үйл ажиллагааг нь орхивдуулчихгүй. Хэдэн хавчхан төлөв хичээж яаж хичээж хийгээд ч ерөөсөө гүйцэж чадахгүй. Нэг л юм дутуу. Тийм байна ер нь. Тэ хүний Монгол хүний эр хүний үүрэг хариуцлага нөрхийн тэргүүн хүний үүрэг хариуцлага нөлөө тэгээд миний хувьд яг нэг тийм үний хажууд олон жилээс болохоор арайч нэг үйл ажиллагааг зогсоочихгүй. Гэхдээ яагаад ч хичээгээд ч нэг тэр хүний хэмжээнд хүргэж чадахгүй байгаа. Тийм л байна да. Тэгээд тийм. Бид ч одоо яг 20 дахь үеэр бол 130-аад иргэн байсан. Тэгээ одоо намайг би чинь 8 сар болоод гарч ирсэн ш. 8 сар гаруй 20-доо гарч ирсэн ш. Тэгээ ирэхэд болохоор 5 хүн хүүхэд 7 том хүн л байсан. Тэгээ одоо ингээ буцаад бүгд ирчээд байгаа. Тийм. 100 гаруй хүн болчиход байгаа. Аз жаргал гэж юу хэлэх вэ гэж би өөрөөсөө асуудаг. Сэтгэлийн амар амгалан зөөлөн дулаан уур амьсгал хайр гэж би хариулдаг. Энэ тэр сайхан баярын мэндийг гэж үзээд
манай байгууллагад ирсэн та бүхэндээ баярын мэндийг зөвшөөрөд амьдрал нь аж аргал сайхан бүтэн гэсэн нэрээр их хүсэн хэлбэр сэтгэл дугаарыг айдууны мэдлэгээр зөвшөөрье. Жаргах бигээ нададае зүнзага сангие ухагаар зүсэгэгүй гинэ сэтгэгли 오지네 봐 런디기 생비비 나나나나 나나나나 나대다게 준자야 성비비 주 амьдрах ухаан төвийн амьдралт самдан жамсана та бүхэндээ Монгол хэсгээс дугаараа айдын мэдээлгийе. Аргуугийн чимроо анда сэтгий чимхнээ датри настумода kunjunde ясабад крота Баяр дээр минь баяр нэмж хүн чанар нэвтрүүлгийнхаа хамт олонд маш их баярлаа. Өнөөдөр бид нартай нэг өдрийг хамт өнгөрөөсөнд маш их баярлаа. Өдий зэрэгтэй ингэж сайхан авч явж байгаа хүмүүс амрагт цагтаа хоёртой маш их баярлдаг. Өдөр болгон баярлаа гэдэг үгийг хэлж чаддгүй ч сэтгэл дотор бол байнга баярлаж явдаг. Ээж минь оронд ээж олж явж, аав минь оронд аав болж явж маш их баярлдаг. Өнөөдөр өдий зэрэгтэй энэ байгууллагт ингэж сайхан амьдраад 4 хүүхэд гаргаад хань нэжлтэйгээ ингэж сайхан амьдарч байгаад энэ бүх гавьяа бол амрагт цагтаа хоёрын ач тус. Өдий зэрэгтэй өөртөө хизээч ингэж сайхан амьдрахгүй шүү дээ. Бид нарыг досоод аваад өдий зэрэгтэй ингэж сайхан амьдруулах ах トゥ хамаатан садан байхгүй. Тэгэхэд өдий зэрэгтэй ингэж авч явж байгаад нь би маш их баярлдаг. Манай гэр бүлийн зүгээс. Энд байгаа хүмүүс бүгд баярлдаг. Өдий зэрэгтэй ингэж гэр бүлээрээ өнөр өтгөн баяр болгоныг ингэж олон түмнэрээ ингэж баярлдаг. Үр хүүхдүүд минь гэсэн бөө баяр болоход бол бүр ингэж бүр эртнээс бэлддэг ш хүүхдүүд минь чаваад хүүхдийн баярч болсон бөөндөө бэлдээд баярыг бүр нэг амар өнөр өтгөн тэмдэглэдэг болохоор амар их баярлдаг. Өнгөрсөн жил бол чаваас нөө цөөхөн хүүхдтэй манай гэр бүл байсан. Мөн хитгэн 4-5 хүүхдтэй. Тэгэл нөө хүүхдийн баяр болсон чинь хүмүүс нөгөө энэ тэндээс амар их бэлэг авчраад энэ чинь дуу хуур болдог. Ямар ч тийм юм байхгүй. Үгүй ингэж болоо мүү? Үгүй бэлэг байхгүй мүү ээж өшөө? Үгүй хүмүүс ирэхгүй мүү? Дуулахгүй мүү гэдэг ингээд байнга асуугаад. Тийм эмээ хоёраас ээж. Үгүй эзээрхийн одоо ирэх болсон биз дээ гэл. Тий. Бас тэр газар мохоо газар биш. Хэцүү тий. Гэхдээ үр хүүхдүүд минь гэсэн энэ их ажлыг ямар их агуу гэдгийг бас үр хүүхдүүд нь мэддэг. Эмээ өвөө хоёр ямар хүнд их ажил хийдیں۔ Энэ чинь ингээ хүн харахад бол айгүй амархан тий. Ингээл олон хүн амьдраад ийн болоод ийн л гэдэг. Энэ чинь нэг гэр бүл энэ хүмүүсийг хариуцж авч явна гэдэг чинь маш хүнд ажил ахгүй юу? Хүн бүхэн өөр характертай. Ямар нэгийн ижил биш юм чинь айгүй яадаг үлээ тий. Ганцхан хүн байх. Айл гэрт нэг арх удаг хүн байхад яадаг үлээ. Тэгч чинь энэ чинь хаа хамаагүй газараас ирсэн хүмүүс ингээд нэг гэр бүл болоод авч явж гэнэ гэдэг чинь энэ бол маш том зүйл. Энийг авч явж байгаа амрагт цагдаа хоёртоо маш их баярлалаа. Сэтгэлийнхаа урмын сайхан өгөөдийг хэлсэн баярлалаа. Бид нар хэдийгээр өнөөдөр баяр болж байгаа ч гэсэн мэдээж энэ үнэн бодит түүхийг ярьж одоо дотроо байгаа одоо тэр зүйлийг гаргаж уйлах нь уйлж, дуулах нь дуулж одоо энэ хоёрынхаа одоо үүсгэн байгуулсан энэ олон хүмүүсийн ажралтай байгааг харах нь хамгийн гоё юм тийм ээ. Баяр багш, тавгаагшаа, сэрчмагч, манай уран бүтээлчтэй, манай уран бүтээлч манаас гоё айдууныхаа цэнгэр хадгийг өргөөд олон сайхан хөөхөд та нарыгаас өрөөгöd явсан. Тэгээ та нар манаас үргэлжлүүлээ сайхан баярлаарай. Нэвтрүүлэг манаас өндөрлөгт өгч байна. Бидний урилгыг хүлээж авч ин сайхан өргөөндөө зочлох боломжийг олгосон Зөв амьдрах ухаан төрөмс байгууллагын одоо менежер амар сайхан ихтэй маш их баярлалаа. Цагдаа ахта бас
одоо хэдийгээр одоо өөр газар байгаа ч гэсэн загдаах манаас баярлаж авах бид нарыг хараад бид та нарынхаа ингээ ажлыг үргэлжлүүлээд хүүхдүүд нь инээдтэй хөөртэй олон хүмүүс нь буцаж ирээд ингээ жаргалтай байгаад бол их баярлаж байгаа бах. Миний хувьд одоо олон жил хамтарч ажилласны хувьд энэ хоёрын маань одоо тэр хэцүү газар байхад та нар маань буцаал нөгөө багшин дээдийнхаа тэр нөхөнд орцсон, архиа уух нь уудсан маш хүнд хэцүү байсан. Тэгэхээр өнөөдөр ийм гоё гэр дүүрэн жаргалтай агаад энэ баярын сайхан өдөр миний хувьд ч гэсэн маш их баяртай байна. Нэвтрүүлгээс баярын нулимстай жаргалж байгаадаа туйлын баяртай байна. Хүн чанар нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Иргэн болтой төр баяртай үзэгчтэй хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөөлгөө. Your